За бомбтой ашаа маруу салаан дээр маш олон хүмүүс ирдэг ашаа байна. За энэ дээр усыг тестлээд өгөөч ээ, саханцар бактерийн тест хийгээд өгөөч ээ гэж хүмүүс хүсэлт тавьсан. Тэгээд ээж авахар ирж байна. 4-5 сарда. Уудлын сайдаад. Тэгээд дүндээ шилжиж. Тийм учраас Авдаггүй. 5 сарын дундуураас хойш гайг болчихлоо. 4-5 сард бол авдаггүй гэж байна. Мэддэг хүмүүс нь хэлж шүү. За, одоо би яг баруун салааны бомбтой ашаанд ирсэн байна. За, энэ дээр бол маш олон хүмүүс яг намайг энийг тестлээд өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсан юм аа. За, энэ дээр бол би 10 сарын үед ирж тест хийсэн. За, тэгэхэд бол үр дүн дээр бол ямар нэгэн бохирдол гараагүй. Тийм, тэгээд энд дэдэг нөгөө хүмүүс маш олон хүмүүс ирж ундаалдаг ашаа юм аа, чи тестэд өгөөч ээ, дахиад тестэд өгөөч ээ гэд хүсэлт тавьсан. Тэгээд яач. За нутгийн яг энэ явын уудаг хүмүүс бол 4-5 сард бол эндээс бол нэх уудаг юм аа, 3-4 сард уудаг юм аа гэж. Та хүмүүс маш их ууд юм байна. Энд дээр шууд орчор өсөж штэ. Хэдхэн секундын дотор. За тэгэхээр энэ шинжилгээ яадаг вэ гэхээр гидсний савханцар гээд одоо хүний гидсэнд байх хэвээр бактери. Тэгээд одоо уснаас жишээ гарах юм бол энэ хүний гидсэн дотор байсан бохирдол орсон байна гэсэн үг байхгүй. Тэгээд 48 цагийн дараа ингээ хадгалаад одоо нэг юм шар өнгөтэй байгаа шүү дээ, тий. Энийгээрээ байгаад байвал бохирдолгүй гэсэн үг. Ингээд ногоон өнгөтэй болоод ирэх юм бол нөгөө эерэг гэдэг нөгөө ковидын тест гэдэг шиг байна гэсэн үг. За тэгэхээр 48 цагийн дараа энийг шалгаж үр дүнг нь харъя. 48 цаг 2 хоног гэсэн үг. За тэгэхээр давуу тал нь болохоор энэ хоолойтой учраас одоо энд ингээ би бохирдсон муу одоо миний гутлын уул бохирдсон байх юм бол ийшээ дээшээ орохгүй гэсэн санаа штэ. Ингээ хоолоогоор маш энгийнээр шийдчихэр их зүгээр юм байна гэдэг. За эсвэл хүмүүс өсөө тасралтгүй ус авдаг газар байна. За тэгэхээр энэ бас гайгүй зүгээр гарч ирсаа гэж найдаж байна. Харъя да. За бомбтой ашаан дээр бол ийм хүмүүс ирдэм байна. 100 болбор ихтдэг байлгүй мэдээж. За тэгээ очирлж байгаад авцгаад юм байна. За тэгээ нэмэлт ингээд тогтчлолтой ажил бас хийгдээд байгаа юм шиг байна. За 48 цагийн дараа үр дүнг нь харъя. За бомбтой ашаан. За бомбтой ашаан. Баруун салаанд исэн бомбтой ашааны юул дээж бол ногоорцсон байна тий. За тэгэхээр энд бол гидсний саханцар бактери байгаа юм байна шүү. За уул нь бол бас эхийг хамгаалах гэж нэлээд оролцсон байсан тий. За энэ дээр бас нэг сонирхолтой ч юм уу баримт хэлэхэд өнгөрсөн жилийн 25 оны 10 сард очиж эндээс яг энэ ашаанаас дээж авахд бол илрээгүй. Тэгэхээр энэ улирлын чанартай бас ингэж гидсний саханцар бактериар бохирддог байж магадгүй юм байна. За тэг миний зүгээс өгөх зөвлөмж бол хөв хүмүүст бол маш олон хүмүүс очиж явж байсан. За тэр хүмүүс бол одоо халааж буцалгаж хэрэглэх хэрэгтэй байна гэсэн зөвлөмж өгөх юм байна. Нөгөө талаасаа тэн нөгөө доод хэсэгт нөгөө нэг үйл ажиллагаа явуулах юм уу одоо нэг бэлтжижсэн те одоо сайжруулалт хийх гэдэг юм шиг байна. Магадгүй тэрийг тэнд байгаа хүмүүсээ мэрэгжлийн хүмүүсээ зөвлөжөөд энэ яг ихийг нь яаж одоо бохир оруулахгүй байх вэ гэдэг шийдэл дээр нь бас зөвлөгөө аваад шийдэл гаргавал зүгээр ээж магадгүй юм байна. За нөгөө талаасаа энийг бол магадгүй удирлаар бас тестлээд сараар ч юм уу тестлээд боломжтой бол үр дүн гаргаад хүмүүс зөвлөмж өгөх хэрэгтэй байх. Хүмүүс бол тэнд дэсэн хүмүүс бол 4-5 сард авдаггүй маа гэд бас ярьж ирсэн. Тэгэхээр тэр нь үндэслэлтэй магадгүй юм байна.